За сайн байцгаана уу залуучуудаа. Өнөөдөр 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай MOTFX Market Overview эхлэж байна. За өнгөрсөн 2-3 7 өдрийн хугацаанд та бүхний Market Overview уулзч чадсангүй уучлаарай. Манай бас YouTube сувг маань бочор битүүлийн шалтгаанаар хаагдаад тэгээ буцааж нээгдэх процесс явагдаад удчихлаа уучлаарай. За мөн манай MOT Capital болж өөрчлөгсөнийг та нар мэдж байгаа тийм ээ. За тэгээд мөн манай MT5 Meta 5-ын сервер маань MOT Forex биш, MOT Capital болж өөрчлөгдсөн байгаа гэдгийг бас сануулж хэлье. За тэгээд дүүн шийдгээр рүү орцгоё. За өнгөрсөн 2, 3, 7 хоногийн турш алтуулал аимшигтэй өслөө. Энэ өсөлт одоо дуусаагүй байна. Дуусах болоогүй ч юм шиг байна. Үргэлжлэн өссөөр байна. Жоохон л correction уналт орж ирэх юм бол худалдан авалтууд орж ирээд эргэж дээш нь маш хүчтэй хурдцтайгаар өсөгцөөр байна. За алт өсөж байгаа мэдээж хэд хэдэн шалтгаан байгаа бүгдээрээ мэдж байгаа. За Төв банкны бодлогын хүү, за тэгэл Орос, Хятад худалдан авалтууд гэдэг. За мэдээж Төв банкны бодлогын хүүгээс өөр бусад бас нэг шалтгаан нь бол юу юм бэ гэхээр анх Орос Украины дайн эхлэхэд Америкууд бол US Treasury буюу Америкийн одоо бондонд хийсэн байсан Оросуудын мөнгийг зарцаачихсан. За тэгээд ер нь бол худалдан авалтууд бол ихссэн. Ягаад тэгэхээр урд өмнө нь бусад одоо жижиг улс орнууд, за улс орнууд бол Америкийн Treasury гэдэг зүйлд бол мөнгөө хадгалдаг байсан тийм ээ. Нэг чинь Америкийн засгийн газрын бонд гэсэн үг. Гэтэл Оросын мөнгийг зарцаарснаар ерөнхийдөө за энэ Америкийн бонд Treasury-нд чинь мөнгөө хадгалах эвгүй юм байна шүү гэж. За тэгээ ер нь бол алтны худалдан авалт ихссэн. За дээрэс нь Хятадын Төв банк бол зогсоо зайгүй алт худалдаж авсаар байгаа. За тэгээд ер нь энэ улс орнууд хоорондоо ер нь валютын одоо дайн хүү юм currency war ерөнхийдөө бол чиний валютыг авч ирснаас би алт аваад хадгалъя гэдэг нэг ийм эдийн засгийн нэг юм тоглолтууд ингээд их явагдаад байх шиг байна. Тэгээд ер нь бол энэ алт мөнгө гэсэн хоёр үнэт зүйл маань бол маш хурдцтай ханш нь бол өссөөр байна. Саяхан бол мөнгө бас $50 буюу бүх цаг үеийн дээд ханшинда хүрсэн байгаад байна. За тэгээд алтны хувьд бол өнгөрсөн одоо энэ чинь 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 7 хоногийн турш тасралтгүй өсөж байна. 56 өдрийн турш гэсэн үг тийм ээ. За тэгээ хүмүүс яг хуу энэ бол урд өмнө нь одоо баг харагдаж байгаагүй л ийм айхтар өсөлт болоод байна л та. Тэгээ ямар ч одоо correction тийм хүчтэй том correction орж ирэхгүйгээр өсөд яваад байгаа. Тэгээд хүмүүс за ингэж өсөж байгаа юм чинь эргээд уннаа гэдэг л нэг юм өнцгийг байр суурийг гаргаад шорт арилжаанд орох, алдаа гаргах зүйлсүүд их болоод байна. Яг ийм амар хүчтэй трендing өсөлт явагдаж байгаа үед бол яг оройг нь олно гэдэг маш хэцүү шүү. Маш хэцүү. Яг тэгэхээр би та нарт нэг өдрийн график дээр тавьж байгаа нэг чарт харуулъя. За зүгээр л RSI-г л харуулъя. Relative Strength Index тийм ээ. RSI бол 100 дээр байх юм бол одоо бүр одоо мэдгүй RSI бол 0-100-ийн хооронд байдаг шүү дээ. За тэгээд 70-аас дээшээ гарч ирэх бол ер нь бол overbought буюу нэлээд хит их худалдан авалт хийгдсэн байна. Унах цаг нь болсон гэж үздэг. За өмнө нь бол алт 2000 гэдэг ханшийг олон жилийн дараа сэтэлж гарч ирэхэд бол RSI 87-оор хүрч ирчихсэн. За тэрний дараа сая ингээд нэг удаа RSI 87-оор хүрсэн. За 87-оор хүрчээд нэг жоохон доошо correction хийгээд унсан. За энэ уналтыг би нэг Instagram дээр шорт арилжаад очиж 1000 pip-ний ашиг хийж чадсан гэдэг та нар мэдж байгаа. Зарим ч гэсэн дагаад бас ашиг хийсэн байх гэж найдаж байна. За тэгээд RSI яасан? 70 эд рууцаа үрдэрсэн. Одоо үргэлжлээл дээшээ өсөө дахиад 80-д ирлүү ирэх ийм нөхцөл байдал боломжтой гэж байна. Мөн за өмнө нь RSI 80 руу хүрлээ, 84 5 руу хүрлээ гээл шорт арилжаад орж исэн бол хараа. Хаа байсан энэ доор шорт арилж. Гэтэл ханш үргэлжлээд өсөөд 4 гэдэг ханшиг даваагаар авсан шүү дээ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд нэг үйл одоо оройг олж шорт хийхээс илүүтэйгээр correction хийсний дараа long арилжаанд орж явах юм бол илүү өндөр магадлал ашигтай байх болов уу гэж бодож байна. За тэгээд
Би бол ханшиг 3300 400 байхад нь энэ паттернаас дэшээ гараад үргэлжлээд өсөөд энэ одоо бараг $4,000 хүрэх юм биш байгаа гэдэг market overview-г хамгийн сүүлд хийж ирсэн санагдчихэв. Тийм ээ. За тэгээд ханш бол $4,000 хүчглээ. Би бол гэхдээ арай ч юм хурдсаар 4,000 хүрнэ гэж бодоогүй. Би жилийн эцэс рүү 4,000 хүрэх болов уу гэж бодчихсон. Гэтэл одоо ингээд ийм хурдстай 4,000 хүрч байгаа юм чинь үргэлжлээд өсөх боломж нь бас хэвээр байгаад. За тэгээ яасан? Өнгөрсөн 4 дахь өдөр нэг жоохон correction уналт орж ирээд 5 дахь өдөр ер нь бол consolidate хийсэн байдалтай өсөх үү яах уу гэд байж исэн чинь манай Дональд Трамп эцэг маань гэж одоо ярий да. Одоо энэ зах зээлийн үнэхээр эцэг нь юм да Дональд Трамп. Ганцхан твит хийгээд ганцхан зүйл бичээл бүтэн крипто зах зээлийг самарлаа. Америкийн хөрөнгийн зах зээлийг 5%-аар нэг өдөр дунаглаа. Алтыгч мөн шууд дахиад 3,980 эдээс 4,020 руу өсгөж чадлаа. Энэ ямар твит байсан бэ гэхээр хятад бол газрын ховор элемент дээр одоо барьж байгаа бодлого Америк эсрэг яваад байна. Тийм учраас хятадын одоо бараа бүтээгдэхүүн дээр дахиад өндөр татвар тавьж болцшгүй. Би одоо тий хятадтай их уулзалтаа хүртэл цуцалнаа гэж хэлээд за ингээд хятадтай дахиад зодолж байгаа одоо юм дүр зураг руу орсон. Тэрнээс болоод хөрөнгийн зах зээл нэг өдөр 5% унсан крипто зах зээл бүх цаг үеийн хамгийн том liquidation болсон. За ингээд алтны ханш гэсэн тий 4,020 руу өсөж гараад ирсэн. Миний бодлоор нэгд өдөр болонгууд хятад гарч ирээл уучлаарай андуудаа тий бидний буруу гэж хизээч байхгүй. Хятад бид тийм юм хийгээгүй, бид буруу бодлого баримтлаагүй. Юу яриад байгаа? За энэ бол хүтгэлэг энтергээл яриад эхэлнэ. Тийм биз дээ. Бид нэр өмнө энэ дүр зургийг урд өмнө харсан шүү дээ. Тэнгүүд Америк яг хуу Трамп яг хуу дахиад өөстөө тийм юм байхгүй тэдэн хувийн татвар тавих болно гэдэг ингээд нөхцөлөд бол нэлээд ширүүсэх байхаа гэж бодож байна. За тэгээд ширүүсэх тусам алтны ханш үргэлжлээд дэшээ өсөөд явнаа. Окей. За тэгээд алт бол хэдүүлээ одоо илүү техник дүр зураг руугаа оръё. За. Энд хэдүүлээ нэг сэрэ зурсан шүү дээ. Энэ сэрээг бол ер удаан хугацааны турш баримтлал яваад байгаа. За энэ сэрэгээ хэдүүлээ дахиад их зурчих. Энд барыг би зурцсан байгаа лөө. Энэ зурцсан байгаа шүү дээ. За энэ сэрэ маань 22 оны 10 сарын 31-нд лоугтой. За тэгээд дараа нь 23 оны 4 сард хайтай. За correction орж ирээд ABC-гээс сэрэ зурагдсан. Энэ сэрэ маань original гэдэг settings дээр байгаа. За миний chart бол logarithm chart дээр байдаг шүү. Та нар бас нөгөө regular chart эсвэл өөр chart дээр тавьчаад ингээд энэ сэрээ таарахгүй байна гэд. Би logarithmic chart-ыг ашигладаг. Logarithmic chart-ыг би яагаад ашигладаг вэ гэхээр logarithmic chart нь урт хугацааны зураглалыг харахад ханшийн хит өндөр өсөлт болон уналтыг илүү одоо логарифмын аргаар пропорцолж өмнөх ханшуудтай ууж илүү одоо smooth graphic гэх юм уу те дүн шинжилгээ хийхэд илүү ойлгомжтой. За тэгээд мөн одоо бүр өмнөх ханшийн түүх бол бас нэг амар хамааралгүй болчдөг шүү дээ. Тэгвэл илүү дараагийн ханшийн түүхийг илүү энэ чартны scale руу оруулж өгсөн юм арай аятайхан чарт байдаг шүү. Би тэгээд логарифмик чартыг бол би одоо баг ашиглаад мэдгүй 10 жил болж байна. Би энэний талаар ерөөсө бодоочгүй байсан юм билээ. Тэгээд хүмүүс болохоор ингээ regular chart дээр тавьсан байж байгаа тийм сэрээ ерөөсө таарахгүй байна гэсэн. Logarithmic chart шүү за. Энийг бас би угаасаа би нөгөө байнгын бүр анхнаасаа л 19 онд би баг Motifix Academy байгуулад хичээл зааж эхлэхдээ logarithmic chart дээр байсан учраас энэ талаар ерөөсө бүр бодож байгаа ч хүн байлээ. Тэгээд нэг зүйлийг бас тодтогч хэлээ те. За энэ яасан бэлээ? Бид нар бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Ханш маань за нэг өдрийн график дээр тавьчих одоо. Ханш маань энэ сэрэний доор явж байгаад дээш midline тийм ээ. Энэ голын зураас доор явж байгаа. Дээшээ сэтэлж гарах гэж үзээд за тэгээд дараагийн лайн дээр ойж байгаа. Дээшээ сэтэлж гараад буцаж дараагийн лайн дээр ойгоод за ингэж яагаад нэгсэндөө энэ сэрэний доод талд явж исэн тренд тийм биз? Дээшээ нэг гарч ирсэн худалдааны дайны үеэр. За тэгчээд дээшээ гарч ирээд бүтэн нэгсэндөө дахиж энэ сэрэний
доод хэсэг рүү бол орж ирээгүй яваад байгаа. Тийм биз? За тэгэж явж байгаад одоо яасан гэхээр дараа нь удаан хугацааны турш 4 сараас 9 сарын одоо 8 сар 4 5 сарын юм consolidation руу орсон тий. Consolidation triangle. За энэ consolidation-с гараад тэр чигээрээ зогсолтгүй өссөөр байгаа. Энэ consolidation-ы ёроолууд бас midline-тай ойрхон орж ирчихсэн тийм ээ. За тэгээд тэрнээс хойш бол ханш үргэлжлэн өссөөр за энэ 0.25 гадна 125 settings дээр байгаа line-ыг худалдааны дайны үеэр нэг удаа шалгасан байт. Худалдааны дайны үеэр энд шалгасан гэсэн үг. За энэний дараа consolidate хийж ирээд буцаж дээшээ өссөөд дахиад энэ нөгөө 125 line-ы чинь дээшээ сэтэлж гарчаад сая өнгөрсөн 5 дахь өдөр хурж ирээд шалгаад барьчихлаа. Тэгсэндөө энэ 125 rejection өмнө нь rejection болж ирсэн line-ыг дээшээ сэтэлж гарчаад хурж ирээд шалгаад барьчихсан гэсэн үг. Тэгвэл одоо яах вэ? Дараачийн line 4100 руу явах боломжтой болчих чинь тийм ээ. 4100. Энэ дараагийн line нь outer line 1.5 дээр байгаа гэсэн үг. Окей. За тэгээ бүр энийг сэтлээ гаргах юм бол мэдхгүй одоо. 4400 500 руу явах юм уу хайш энэ аимшигын дүр зураг харагтаад. Окей. За сирений дүн шинжилгээгээр бол ингэж харагч байна. Ямар ч байсан support өмнөх rejection болох ёстой байсан цэгийг сирений цэгийг support болгоод барьчихсан. Одоо дараачийн outer line руу буюу 1.5 руу өсөхөд 4100 гэдэг ханшуулал харагдаж байна гэж ойлгож байна. Окей. За тэгээ илүү жижиг цаг руу шилжүүлээд харъя. 4 цагийн график дээр харах юм бол ханш яаж харагдах вэ? За энд бол их гоё дүр зураг хийсэн шүү дээ. Higher low хийсэн. За энд бас ер нь яг алт бол жижиг цаг дээр correction өгчл байсан л та. Энд бас higher low хийсэн. Энд higher low. Энд higher low. Тэ? Ерөөсөл энэ higher high higher low болвол үргэлжлээл яваад байгаа. Ер нь бол баг liquidity grab хийж нэг өмнөх low мөөг доошо ивцэн тохиолдолч баг гарахгүйгээр маш сайхан bullish momentum үргэлжлэн явсаар байна. За тэгвэл сүүлд яасан бэ гэхээр сүүлд ханш 10 сарын 2-ны өдөр 3820 гэдэг ханшнаас шууд дэше run хийгээд хүчтэй өсчихсөн. За тэгээд 4060 руу хүрч ирсэн. За 4060-аас хойш доошоо нэг consolidate хийгээд яасан байх нь. Ер нь бол Fibonacci 50 хавцаа хүрч ирээд за эндээс дээш өсөлт орж ирж байна. Энэ бол үргэлжлээд өсөөд явах боломжтой дүр зураг харагдаж байна. Тэ? Дээшээ одоо энэ 0-ыг дээшээ эвдэх юм бол ямар ч асуудал байхгүй 4100 руу бол ханш өснө гэж харагдаж байна. За тэгвэл урд өмнө нь ийм бас ханш consolidate хийж байхдаа яаж хийсэн бүгдээр харъя л т. За 3798-аас ханш дээшээ 3895 руу өссөн. Батад хүрч ирээд Fibonacci 61.8 дээр зүйдтаад дээш өсөө явчихсан. За тэрний өмнөх бас correction. За ханш 3722-оос дандаа л all time high хийгээд байгаа шүү дээ. Ингэж өсөх бүртээ 3870 руу хүрч ирээд за тэгээ 3800 руу pullback орж ирчээд буцаад иш өсөө явчихсан. Тэгэхээр иймэрхүү жижиг pullback орж ирээд үргэлжилсэн өсөлтүүд байнгын орж ирж байгаа учраас энэ ч гэсэндээ үргэлжлээд за ялангуяа одоо Donald Trump те хятад дээр бид нэр татвар тавина, тариф ногдуулна гэд хэлчихсэн байгаа энэ цаг үед бол энэ үргэлжлээд өсөх магадлал бол хамгийн өндөр болж 4100 руу явна гэж. Нэгдүгээр 4100. За тэгээд 4100-аас pullback хийх нь яах нь харж агаад дараачийн ханшууд тийм ээ. Хэрвээ 4100-аас цаашид үргэлжлээд өсвөл яах вэ гэж харах юм бол за 4200 гэдэг ханш харагдаад. За тэгээд мөн энэ ханшийн өнгөрсөн хугацааны энэ одоо 50 хоногийн турш өссөн өсөлт бол яг бүр perfect trend төгс трендийн дагуу үргэлжлээд өсөд яваад байгаа. За энд нэг юм тренд лайн байгаа.
За тэгээ энд нэг юм rejection line байдаг тийм. Тэгэхээр нэгсэндээ ийм одоо төгс channel-ыг бас дагаад өсөд явж байна гэж ойлгож байна. За би чи энэ line-ыг ингэж зуръя да channel-ыг. За ханшууд яг ийм төгс channel-ыг дагаж хөдлөд байгаа. Хөдлөд байгаа гэдгийг энд баталгаажуулж чадж байгаа тийм. Энд орой болсноор. За тэгвэл channel-ийн ерөөсөө л midline дээр хурж ирээд support аваад дэше өссөн байна. За midline-аас доошо fake out хийчээд дахиад одоо midline-ыг дээшээс л гараад ирж. Тэгэхээр channel-ийн орой хүртэл өсвөл хэд болох вэ? Дахиад 4100, 4120, 4130 гэдэг ханшийн түвшин гарч ирсэн. Окей, гарч ирсэн. Би ингээл олон байдлаар ингээл баталгаажуулж байна л та. За тэгвэл өмнө нь ханш зарим хүмүүс бас яг ийм одоо pattern явсан юм шүү гэж яриад байсан. Энэ pattern чинь дээшээс сэтгэлээ гараад ирсэн. Ийм одоо rejection line явж исэн. Энийг одоо хүмүүс их том bearish pattern гэж харж исэн. Гэхдээ буруу л байсан л та. За тэгээ энийг дээшээ сэтгэлээ гараад ирсэн. Дээшээ сэтгэлж гарч ирээд буцаж pullback хийж шалгачаад дахиад дээшээ цолоо гараад ирчихсэн. Үргэлжлээд явхаар л дүр зур харагдаад байна шүү дээ, тийм ээ. Зя. За тэгээд энд нэг айхтар уналт орж ирсэн ш 1000 пипний уналт орж ирсний дараа ханш бол higher low higher low higher low higher low гэдэг structure маш сайн явчихна. Дээрээс нь higher high явчихна. Одоо higher high pullback дэше өсөл орж ирнэ гэж таамаглаж байна. Тэгэхээр дараа 7 хоногт бол ханш 4100 гэдэг ханш бол хамгийн өндөр магадaltaй гарч шүү залж байна. Окей. Тэгээд нэг зүйлийг эцэст нь сануулж хэлэхэд тренд чинь болон fundamental суур учир шалтгаан болон тренд чинь хүчтэй өсөлт явагдаж байхад тэр трендийн дунд ямар ч айхтар bearish дүр зураг харагдаж болно. Тэгээд трендэл дагаж арилжах хэрэгтэй. Окей. Pullback-ын дээр buy хийх нь хамгийн зөв юм аа гэж. За үргэлжлүүлээ шууд биткойны талаар ярьчих. Ягаад тэгэхээр биткойны ханш бол маш хүчтэй унсан. За энэ шөнийн 3 цаг 30 минутанд бол бүр одоо юу вэ? 117 мянгаас доошо шууд 101 мянга руу хүртэл унаад. За ингээд чим 10 хэдэн тэрбум долларын liquidation болсон. Криптогийн түүхэнд байгаагүй хамгийн том liquidation болсон. За тэгээд одоо leverage, crypto leverage-тэй арилжна гэдэг ямар аюултай вэ гэдгийг энэ дүр зургаар бас харуулсан. За нэг Украиний нэг крипто инфлюенсер 85 сая доллар алдаад бас амиа оруулсан хэмжил иймэрхүү харамсалтай зүйлүүд их болсон байлээ. Тэгээд крипто бол ёстой хайргүй зах зээл, тийм ээ, хэнийг ч хайрлахгүй, чиний мөнгө төгрөг хинт ч падли байхгүй, унахаа тулах юм бол ийм амар ундаг. За тэгээд крипто дээр leverage-тэй арилжих бол хэцүү. Тэгэхээр манай залуучдаас болгоомжтой байх хэрэгтэй шүү гэж. За ер нь бол нэг ийм уналт орж ирэх болцоход байсан. Ханш бол арай л дэндүү уналт хүрүүлжлээд өсөж явсаар байсан. Тэгээд ихэнх тохиолдолд яг хөө ингээд эргүүлээд харахаар иймэрхүү хүчтэй уналт орж ирсний дараа үргэлжлээд бол ерөнхийдөө relief rally буюу өсөлтүүд орж ирээд байгаа дүр зураг харагддаг. Хүчтэй уналтууд орж ирж өсдөг. Хүчтэй уналтууд орж ирчээд relief rally хийдэг. За тэгээд энэ ч мөн ялгаагүй. За энэ хараа. Хүчтэй уналт тэгээд ингээд relief rally гэж орж ирж. Relief буюу одоо монголоор юу гэж тайлбарлах юм бэ? Тайтгарсан өсөлт гэх юм уу тий? Энд чинь угаасаа амар хүчтэй уналт орж ирээд хамаг long арилжаануудыг ер нь liquidate хийгээд margin call-туулаа гаргаж байгаа шүү дээ. За тэрний араас бол ингээд одоо мөн одоо томчууд халимнууд те худалдаа авалтуудыг бас нөгөө liquidity үүсгэснээрээ маш их одоо ханш унангууд margin call-ууд их болон liquidation их болон зарлалтууд их орж ирсний дараа тэрүүгээр liquidity үүсгээд худалдаа авалтууд халимууд болон
том фандууд нөгөө томчууд маань хийдэг те. Тэгэхээр ам, одоо баг юу гэж хэлэх юм, зарах хүн үлдээгүй гэх юм уу? Relief rally гэдэг нь. Зарах хүн баг үлдээгүй учраас энэ жоохон өсөж жогоод за тэгээд тодорхой түвшнээсээ дахиад ер нь уналт үргэлжлээд явах болов гэж харагдаж байна. За тэгээд энэ уналт бол миний бодлоор маш их retail трейдеруудыг бол айлгсан байх, криптод итгэлгүй болгосон байх, дахиж криптоор орж ирэхэд бас хэцүү болсон байхаа гэж бодож байна. За ямар ч байсан биткойны хувьд хэрвээ ханш за энэ 107,000-аас доош хаагдвал нэг өдрийн график дээр $107,000-аас доош хаагдах юм бол үргэлжилсэн уналт орж ирэх боломжтой болчихно гэж харж байгаа. Тэгэхээр structure-ийн хувьд бол higher low маань 98,000 гэсэн. Тэгэхээр ханш 107,000-аас доош хаагдах юм бол үргэлжилж унаад 98,000. За тэрнээс ч доошоо одоо 90,000 руу ч гэсэнтэй явах унах боломжтой байна гэж харагдаж байна. Тэгэхээр миний хувьд бол яг яг энэ дээр бас арилжааны шийдвэр гаргаад арилжих гэхээр жоохон хэцүү. Ийм амар outlier-тай. Тэгэхээр би бол хувьдаа зүгээр юу гэж харж байна вэ гэхээр за энэ айхтар дамп буюу уналт маань 118,000 гэдэг ханшнаас эхэлсэн юм. 118,000. За тэгээд нэг хүчтэй унчаад хамаг амтныг маржин колдулчаад дээшээ 114,000 руу гарч ирсэн юм байна. Тэгэхээр энэ бол lower high түвшин гэж үзэн шүү дээ, тийм. Тэгэхээр дараагийн lower high маань дахиад 113,000 дээр байсан. Тэгэхээр би бол ханшиг 113,000 руу жоохон ойртох буюу нэг 112,500 хавцаанаас би шорт арилжаанд орж үзсэн байна. Тэгэхээр за магадгүй энэ ч гэсэн дэх айтайхан bearish pattern болоод 112,500-аас надад гой шорт арилжаанд орох боломж өгч болох. Тэгэх юм бол би эндээс шорт арилжаа дарнаа. За тэгээд нэг өдрийн графикийг 97,000-аас доош хаач 97,000-ын доош 107,000-аас доош хаач чадах нь уу гэдгийг харна. Хэрвээ 107,000-аас доош хаач чадахгүй байх юм бол шорт арилжаагаа хаачна. 107,000-аас доош хаах юм бол үргэлжлээд бариад за тэгээд pull back нэр дахиад шорт арилжаа нэмэж магадгүй нэг ийм төлөвлөгөөтэй байгаа шүү. Ер нь крипто зах зээл бараг л топ хийцэн болбуудаа л гэж харагдаад байгаа. 126,000 гэдэг биткойны дээд ханш ер нь дараачийн крипто rally эртэл бол ингээд тогтсон байхаа гэж харж байгаа. 126,000. Цаг хугацааны хувьд ч гэсэндээ ер нь өсөлтийн одоо улирал бол дууссан дүр зураг харагдаад байгаа. Ийм зураг л бас харагдаж байна. Энийг доошоос хэлэх юм бол эвгүй уналтууд орж ирэхээр л харагдаж байна. Ийм том bearish pattern харагдаж байна. Эндээс доошоос л гарах юм бол за тэгээд 74,000-аас доош орж ирч бас хамаж liquidity хамах боломжтой л. Окей. За тийм бодолтой байна. За Nasdaq. За би өнгөрсөн 9 сард Төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ гаргасны дараа болвол Nasdaq дээр шорт арилжаанд орноо гэд бодож тэгээ шорт арилжаанд орч чадахгүй л яваад байсан. Тэгээд нэг удаа орч үзээд жоохон эвгүй алдагдлал руу ороод тэгээ нэг айтаахан бага алдагдлалтай хаагаад за тэгээ ерөөхдөө бол Nasdaq-ийг бол дахиж арилжаагүй. Тэгээ сая өнгөрсөн 5 дахь өдөр бол нөгөө Трампын мэдээлэлээс болоод 5% хүчтэй уналт орж ирсэн. За энэ уналт одоо үргэлжлээд ямар мэдээлэл гарах уу гэдгээс хамаарах болов уу? Тэгээ юуг шууд энэ уналт үргэлжлээд өсөө явна гэж бол би бодохгүй байна. Нэг ийм channel бол зурцсан харагдаж байгаа. Яг энэ channel-ын midline дээрээс бол хэд удаа bounce хийж исэн. За тэгээ midline-аас доош хаасан. Доошоо унаад 23,500 руу хурж ирэх юм бол яг би эндээс нэг long арилжаа хийе гэж
бодож байгаа. Түүнээс бол яг ингээд Nasdaq-ыг арилжахад бол айгүй хэцүү нөхцөл байдал болоод. За шорт арилжаанд орох байсан бол ёстой л энэ орой дээрээс л орох байсан. Одоо бол эндүү хоцорсон. Тэгээ харж л бай. Илүү одоо алтандаа анхаарад бусад зүйлсүүд дээр илүү анхаарч тийм удаа л гэж бодож байна. S&P 500 ч гэсэн ялхаагүй. Ерөнхийдөө ер нь бол энэ индексүүдийг арилжахад бол аюу хэцүү байна уу. За доллар индексийг хэдүүлээ ярий. За доллар индекс маань би энэ Telegram руу дүн шинжилгээ явуулсан та нар мэдчихэж байгаа. За доороо 3 ёроол хийгээд энэ нь одоо head and shoulder шиг харагдаад за тэгээд өмнөх лowыг доошоо нэвтэлж чадаагүй ингээд low хийгээд барьсан. За тэгээд энэс хойш бол өсөлт үргэлжлээд явсан. Энд бол их гой bullish pattern хийгээд дэшээс л гараа явсан. За тэгээд нөөчлөр. Энэ downtrend line-аас дээшээ сэтэлж гарч ирээд эн чинь бол нэг юм тэ bullish pattern сэтэлж байгаа юм шиг дүр зураг харагдсан шүү дээ. За тэгээд дээшээ гараад ирсэн чинь 5 дахь өдөр яасан? Donald Trump хятад дээр тариф тавина гэж мэдээлэл гаргачихсан. За тэгээд тэр мэдээллээс болоод ер нь бол энэ ингээд major higher low биш lower high болчихлоо. Lower high. За тэгээд Tupac бодгын үгийн шийдвэрээ 10 сард бол багасах нь бол 99% таа болцсон. За 12 сард яг 11 сард яг гэдэг жоохон ойлгомжгүй байна. Дээрээс нь дахиад энэ хятадын тариф гэд унуул бас хэцүү. Гэтэ би бол Дональд Трампыг энэ хятадын тарифыг яг одоо үйлдэл дээр тариф ногдуулахаас илүүтэй бас л хэлэлцээрийн тактик хэрэгжилж гинүү даа л гэж бодож байна. Гэтэ энэ нэг тийш шийдэгдэл доллар ханш бол доошоо үргэлжлээд унах баха. За ямар ч байсан энэ бүр 96.20 хүртэл ундгуумаа гэхэд нэг 98, 7.5 руу бол унах боломжтой харагдчихад байгаа. За тэгэхээр доллар индекс унах дүр зураг руу харагдаад эхлэнгүүт яах вэ гэхээр USD JPY. За USD JPY дээр би энэ Telegram руу дүр зураг явуулахад бол за ийм bearish pattern байгаа. Тэр bearish pattern дотор их гоё bullish pattern хийж ийн энэс дэш өсгөн гэдэг зураглалыг явуулсан. За өссөн мөн одоо Японы ерөнхий сайд дээр бол илүү conservative за тэгээд stimulus буюу одоо yen хэвлэн гэдэг бодлогыг баримталж байгаа хүн ерөнхий сайд болсон учраас йений ханш бол хүчтэй унаад за USD JPY, GBP JPY бол хүчтэй өсөө гардаг гэсэн. За одоо харин USD JPY дээр ямар зураг харагдаж байна вэ гэхээр энэ их цэвэрхэн бүр юм одоо bearish pattern-ны орой дээрээс сая 5 дахь өдрийн мэдээлэлээс болж ханш унаж орж ирсэн. За мөн энэ доор их том gap байна. Энэ gap-ыг бол ямар ч байсан доошоо fill хийх бах. Энэ gap-ыг бол хурж ирж гүйцэтгэх бах. За гэхдээ шууд ингэж унахгүйгээр миний бодлоор консолидейт тэгээд унаад тэгэж консолидейт тэгээд доошоо 140 рүү явах юм боломжтой дүр зураг бол USD JPY дээр харагдаж эхэлсэн. За тэгээд би энд бол ер нь шорт арилжаа нэг сонирхол надад байгаа. Хизээ нээх үг гэхээр за энэ орой тэгээ ёроол нь хаана ах нь те нэг газар ёроол гарч ирнэ шүү дээ. За тэгээд тэндээс pullback орч ирээд за 152 түвшин рүү ч юм уу. Ямар ч байсан нэг Fibonacci-гийн 38.2 дээр хурж ирсний дараа бол би шорт арилжаанд орё гэж бодож байна. Тэгээ ямар ч байсан энэ gap-ыг доошоо fill хийтэл харна да. Тэгэхээр нэг 400-500 пипний орон зай харагдчих тийм ээ. За GBP JPY мөн адилхан дүр зураг л та. Та нар маань алиг нь сонгож арилжах өөрсдөө мэднэ үстэй. За энэ бас яг л төгс одоо 3 оройтой. Тийм bearish дүр зураг л харагдчих. За доллар унана гэснээс доллар унана гэд хэдүүлээ харсан юм чинь долларын хослолууд бол артайхан булш дүр төрх харагдаад эхэлсэн. За би энэ зураглалыг мөн Telegram channel дээр нэг 2-7 хоногийн өмнө л явуулсан цагч 10 хоногийн өмнө ч лээ. За тэрнээс хойш бол ханш маш сайхан унаад ороод ирсэн. Bearish pattern-ыг шалгаад буцаж доошоо унаад явсан. За одоо энэ зургуудыг устгах. Одоо энэ зургуудыг устгаад за ханш өсөх гээд байна уу да. Одоо тэгвэл хаанаас өсөх гээд байна? Эсвэл энэ үргэлжлээд өсөх үү
гэдгийг шинжилье. Higher low, higher low. За энэний доош liquidity хамчаад энэ өөрөө major higher low болчихлоо тийм ээ. За тэгээд сүүлийн өсөлт сүүлийн өсөлтийн 78.6 Fibonacci дээр хурж ирээд барьсан байна. Окей. GBP USD-ийн талаар ярьж байгаа шүү дээ. За тэгээд том зураглаар харах юм бол яг үнэндээ өсөлт орж ирсэн. Хүчтэй өсөлт орж ирсэн. Тэгэл консолидейт хийж байгаа л дүр зураг харагдаж штэ тийм ээ. За тэгээд жижиг цаг руу шилжүүлээд харъя. Жижиг цаг руу 4 цаг руу шилжүүлээд харах юм бол за нэг ийм дүр зураг харагдаж байна. Энэ баг хоёр давхарч паттерн яваад байгаа юм уу да. Энд нэг ийм булш паттерн шиг дүр зураг харагдаж байна. За тэгээд энд бас байна уу? За энэ юм байна да. Ийм ёроолтой бас нэг ийм булш паттерн дүр зураг харагдаад. Тэгэхээр ханш эндээс дэвшлээд дахиад эндээс дэвшлэх юм бол ингээд өсөх нь ойлгомжтой. За мөн дээшээ сэтлэх ёстой левел байна. Энэ левел бол 1.35-33. 1.35-33 төвшин дээшээ сэтлээ гаргах юм бол хааш үргэлжлээд өсөөд higher high хийгээд явах боломжтой болчихж байна гэж үзсэн. Окей. Тэгэхээр би бол жишээ нь GBP USD-г бол яаж ярилцах уу гэхээр одоо энэ өсөлт ороод ирсэн шүү дээ, тий? Ааха, энэ өсөлтийг та нар санаж байна. 8 сарын non-farm payroll-ийн үед ийм өсөлт орж ирсэн, тий? Энэ хараа. Гоё өсөлт. Эндээс өсөлт орж ирсэн, pullback хийсэн, үргэлжлээд өсөө явсан. Одоо яг адилхан төсвөр харагдаж байна. Хараа. Эндээс энэ бол бүр яг адилхан төсвөр харагдаж байна. Энд double bottom хийжсэнаа доошо fake out тэгээд liquidity хамлаа. За тэгээд өслөө pullback хийсэн. Одоо энэ ингээд өсөө явах төсвөр харагдаж байна. GBP USD бол long арилж болох гоё харагдаж байна. За тэгэхээр үргэлжлэж өсөөд ямар ч үсэн 1.33.50-ыг дэвшлэх ёстой. 1.33.50-ыг дэвшлэх юм бол үргэлжлээд өсөөд явах боломжтой болчихж байна гэж байна. За евро доллар. Евро доллар мөн ялгаагүй. Унсан bearish pattern хийсэн, сэтэлсэн. За энэ channel-ыг бүр доошоо сэтлээ гараа явсан. За одоо гэхдээ доллар өсөх, доллар унгахад байгаа дүр зураг харагдсан учраас higher low, higher low, higher low. За энэ higher low-ууд нь маш төвөрхөн pattern болж эргээд байх шиг байна. За эндээс ханш дэш сэтлээ гараад ирэх юм бол за ялангуяа 1.66 60-аас дэш сэтлээ гараад ирэх юм бол үргэлжлэж өсөөд higher high хийх боломжтой болчихно гэж үзсэн. Окей. За ерөнхийдөө бол өнөөдрийн маань дүн шинжилгээ нэг иймэрхүү байна. За crude oil. За crude oil-ыг хэдэд удаа шорт харилж орж унах бахаа гэж таамаг сарсан. За тэгээд энийг бол барьж чадсангүй. За энэ одоо ямар дүр зураг харж байгаа нөхөр доошоо 52 руу еврол руугаа хурж ирэх. Ямар ч байсан энэ том bullish pattern-ы еврол руу хурж ирэх байхаа гэдэг таамаг маань үргэлжлээд явж байна. 52 л харагдаж байна. За тэгээд одоо Ethereum 3800 руу орж ирсэн байна. Solana бүр 180 руу ороод ирсэн байна. За USD JPY-г гоё харагдчихсэн. GBP USD евро доллар long харагдаад байна. Алтан дээр хэдүүлээ ер нь long харах хэрэгтэй байна. 4100 гэж үзэж байгаа юм байна. За биткойн дээр ер нь 112,500 short арилж байгаа нь их хайтайхан харагдаад байгаа. За нэг тиймэрхүү байх шүү дээ залуучуудаа. Тэгээд за нэрээ нэг ярих ёстой зүйл Америкийн government буюу төрийн байгууллагууд бүгд хаалттай байгаа. Government shutdown гэдэг зүйл яваад одоо 2-7 хоног руугаа ороод үргэлжлээд явж байна. Энэ яадаг бэ гэхээр Америкийн Конгресс болон Сенат жилийнхэн төсвийг баталж чадахгүй байх юм бол ингээд government shutdown болдог. Тэгэхээр government shutdownтай байгаа учраас нөгөө
төрийн байгууллагаас гаргадаг тоо баримт статистик мэдээ нүчиг гарахгүй байгаа шүү. Бид нэр 10 сарын non-farm payroll мэдээгээ хараагүй л явж байгаа. Тэгэхээр хэрвээ government shutdown одоо Сенат Конгресс төсвөө батлаад буцаад төрийн байгууллагууд ажилдаа орох юм бол энэ 5 дахь өдөр бид нэр non-farm payroll-ын мэдээ харах болов уу гэж найдаж байна. За эрсдлээ сайн бариарай. Мөнгөө сайн менежмент хийгээрэй. Тэгээд энэ зах зээлд урт хугацаанд мөнгө нь байж байвал боломжийг ашиглаж болтгол зах зээл. Мөнгө нь байхгүй шатаачвал тэгээд ямар ч нэмэр байхгүй болно шүү дээ залуучуудаа. Мэдээж Монголын хамгийн best broker MOT Capital ашигтараа. Баярлалаа баяртай.